Дэлхийн Монгол судлалыг хөгжүүлэхийн тулд монгол хэл судлаачдыг олноор бэлтгэх бодлогыг Монгол улс олон жил хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсын их сургуульд гэхэд жилдээ 150-аас 200 гадаадын оюутан монгол хэл шинжилгээний чиглэлээр суралцдаг байна. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим байгуулагдсны 80 жилийн энд он тохиож байна. Энэ хүрээндээ Монгол хэл шинжилэл 2025 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр монгол судлаач эрдэмтэд монгол хэлний үгийн бүтэц, онцлогийн талаар илтгэл хэлцүүлсэн юм а. Gdy ten katalog araj dosagujti, ten dashin shin nombain, тэгээд битэр номик хайч одоо монгол. Манай халх айлгуу одоо монгол төрөл хэлний дотор байн байгаа гэсэн ялгаа хаацангүй ховорхон цаха айлгуунд байгаа юм шиг ихтэй судлагдаагүй. Өвөн Монголын ихэнх айлгуунд ийм ялгаа байхгүй. Байгаа гэсэн үг байхгүй. Дээд Монголд хаабан гэж мэднэ. Хөх норт тэнд бол байн буй гэсэн ялгаа байна тий. Буй бол мэдээж би гэж болсон. Үтгийн талаас тусууд юм шиг санагдаж байна. Гэхдээ нарийн судлагдаагүй. Тэгээд яг байн байгаа гэсэн ялгаа зөвхөн энэ очмоор байгаа. Тэгээд Монгол социалист үед маш олон сумхит устгасан болсон, маш олон ламнар нас барсан, бас олон бурхан шашны текст, гарбичмел, модон бараны текст гэх мэт арилсан. Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад хэрэглээний хэл шинжилгээ гэж басна салбар ухаан хөгжиж байна. Өөрөөр хэлбэл энд бол гадаад хэлийг одоо монгол хүнд заах арга зүй шиг тийм үү, хоёр дахь шийдийг эзэмших онд арга зүй байт юм уу. Хэдний нэгжийг бол компьютерт хэрхэн таниулахын AI байна шүү дээ. Одоо энэ цахим хэл шинжилгээчнийг одоо зүйл байна. Компьютер хэл шинжилгээний ухаан байна. За энэ талын одоо судалгаанууд бол сүүлийн үед бас идэвхтэй гол одоо хийдэг сэдвийн нэг бас болж байна. Жил ирэх тусам монгол хэл шинжилгээг сонирхон суралцах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учраас хичээлийн агуулга, заах арга хэлбэрээ шинжилж байгаагаа тус тэнхимийн багш нар онцолсон юм а. Харин монгол судлаач нарын хувьд монгол хэлний төдийлөн гүнзгий судлагдаагүй учраас тал бүрээс нь судлахад сонирхолтой байдгийг онцолсон юм а.